гишүүд асуулт асууж үг хэлж дууслаа. За энэ хуралдаанд гаргаж яхад өөрөө л асуулт асууж болтгүй юм байна. Конопод арахаар ордгүй юм байна. Тэгээ би нэг хэдэн асуултуудыг асууя гэж бодсон. За засгийн газраас дотоод аудитын тухай хуулийг хизээ оруулж ирэх вэ? За манай төсвийн ерөнхийлөн захирагч болгон төрийн өмчт компани болгон дотоод аудитын газартаа бараг 10 хүнтэй албаа агчтай баг. За энэ ингээ хууль эрх зүйн орчин тодорхойгүй миний мэдхээр сангийн амдар бараг л 7-8 жилийн өмнө л ийм хуулийг боловсруулсан байсан. Энэ эрх зүйн орчин сайн болохгүй болохоор түрүүн бас хэд хэдэн гишүүдээс асуужсэн. Энэ зөрчлүүдэд дотооддоо илрүүлээд явж исэн бол үдээд ингээд нэг 50 эдхэн хувийн одоо хэрэгжилттэй гэдэг ингээд бас төсөв өнөөдөр улсын хуралд орж ирэхгүй байсан баха. За энүүнийг яах вэ? За одоо ингээд энэ том нөгөө мега төслүүд маань төр хувийн хвшлийн түншлэлээр уг нь бол хэрэгжих ёстой. Учрал сайд түрүүн энд байж исэн хаачуу. Тэгээд энэ төр хувийн хвшлийн түншлийн тухай хууль чинь ер нь хэрэгжихэр хууль байгаа мó? Үүгээр ер нь явж байгаа нэг ч төсөл хөтөлбөр байхгүй байна. Засгийн газар өөрөө энэ хуулийг оруулж ирээл батлуулсан. Одоо энэ хуулийг хэрэгжихийн аргагүй хууль батлуулчлаа гэд ингээ яриад яваад байгаа юм. Тэгвэл энэ хуулийг яаралтай тавх маань өөрчлөөч. Нэгэн л алдагдaltaгүй төсөв баталгаар бид нар ярьж байгаа энэ цаг үед төсөөс бүгдийг хийж чадахгүй гэдэг жавхлан сайдын хэлж байгаа бол бас үнэ. За улсын хурлаас гарсан ажлын хэсгийн зүгээс бид нар ажиллаад тун удахгүй энэ хуулийг бас өргөн барих гэж байна төсөвт. Улсын хурлын гишүүд мэдчихэж байгаа. Одоо төсвийн төслийг өргөн барихад ерөнхий сайд өөрөө танилцуулга хийгээд улсын хурлын чуулганд бүх засгийн газрын сайд нар төсвийн ерөнхий захирагч нар энд суугаад асуултанд хариулдаг. Төсвийн гүйцэтгэлийг ярих болохоор нэг ерөнхий нөхцөл байдал ийм байгаа. Тэгэхээр яг адилхан ерөнхий сайд өөрөө орж ирээд төсвийн гүйцэтгэлийн танилцуулгыг хийдэг. Засгийн газрын сайд нар асуултанд хариулдаг. За дээрэс нь нэмээд төсвийн хүрээний мэдэгдэл сая бид 2026 оны төсвийн хүрээ 2027-28 оны төсвийн төсөөллийг баталсан. Тэгсэн мөртлөө төсвийн гүйцэтгэл өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг үүний араас баталдаг. Уг нь бол төсвийн гүйцэтгэлийг төрүүлж хилцэж батлаад үүний араас дараа жилийн төсвийн хүрээний мэдээллийг баталж ивэл бид өмнөх оныхоо төсвүүдийн дүн шинжилгээ хийж дараа жилийн төсвийн хүрээг батлах нь зарчмын хувьд уг нь бол илүү зөв юм. Тэгээ ийм одоо зарчмын өөрчлөлтүүдийг оруулж бид бас улсын хуралд ажлын хэсгийн зүгээс бас өргөн барих гэж байгаа. За нэг асуултыг асуух гэсэн. Учрал сайд бас цахим хөгжил харилцаа холбооны сайдтай хийсэн нэг том ажил бол энэ аудитын маань бас засгийн газраас хэрэгжүүлсэн нэг том одоо нэг мөрийн хөтөлбөр том ажлыг бас нэг эхлүүлдэг шүү дээ тухайн жилд. Түүний үр дүн тусгаалan аудитын тайланд оруулж тайламжуулах зөв байна. За 2023 онд Учрал сайд нэг эхлүүлсэн ажил шилэн ажиллагаа. За шилэн цэг, гов цэг эмэн гэдэг дээр баг бүх сангуудын бүх төсвийн ерөнхий захирагч нарын үйл ажиллагааг шилэн болгосон. За миний одоо би чөлөө сайд тогтоо хөдөлмөрлөлтийг дэмжсэн хүүхдийн төлөө сан, нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагааг шилэн болгосон. За энүүнийг бол баг бүх төсвийн ерөнхий захирагч нар хийсэн. Энэ бол тухайн үед сайн боллоо гэж элтод болгосон сайн боллоо гэсэн. За элтод болгоод үр дүн хэрхэн одоо сайжирсан бэ? Элтод болгоод дээрээс нь нэмээд буцаж иргэн төвлөрүүлэх үйл ажиллагаа сайжирсан уу гэдэг нэг ийм асуулт байна. Энийг одоо хэн хариулах вэ? Учрал сайд хариулъя. За тэр шилэн ажиллагааны хүрээнд нэг 850 мянган юнит мэдээлэл тэр шилэн говмен дээр нэгдсэн. Тэгээд тэр 850 мянган юнит мэдээллийг их хөгжил болгож хувиргах ажлуудыг бол хийсэн. Ингээд их хөгжил болгож хувиргах ажил дээрэс нь одоо энэ гайл татварын санхүүгийн мэдээлэл технологийн төв за төрийн үйлчлэгийг явуулж байгаа нийтийн мэдээллийн одоо дэд бүтцийг ашиглаж хэрэгжилж байгаа энэ ийм Монгол гэдэг ингээд ер нь бол энэ мэдээллүүдийг нэгтгэж байгаа байгууллагуудыг нийт мэдээлэл их хөгжил болоод эхлэхээр шийдвэр гаргалтанд их хөгжлийг ашиглах болцоо бол бүрдэж байгаа. За энэ ч утгаараа бол бид нөгөө цаашдаа нөгөө хиймэл оюун дээр шийдвэр гаргая гэж зорж байгаа бол эхлээд өгөгдөл нэгтгэж одоо боловсруулж чадахгүйгээр их хөгжил дээр шийдвэр гаргана гэж байхгүй. Хиймэл оюуныг ашиглах гэж байхгүй. За тийм учраас энэ их хөгжлүүдээ бид нэр боловсруулах чиглэл рүү одоо зорих ёстой. За эхний үр дүн болвол сая хэрэглэхийн сайд байхдаа энэ e-кабинет 2.0-ыг бол хэрэгжүүлсэн. Ингээд одоо засгийн газрын бүх гишүүдийн яг өөрсдийнх нь ордог тэр програм дээр нь шууд одоо энэ бүх мэдээлэлүүд харагдаж байгаа. Жишээ нь энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн 21 аймгийн 330 сум төс бүрээр за аль боомтоор одоо нүүрс яг хэдээр зарагдж байгаа юм.
яг экспортын үнэн хэд байгаа юм. За гайлаар одоо ямар бараа бүтээгдэхүүн орж иж байгаа гэдгийг яг real time-аар хараад байгаа. За ингээд үүний үр дүнд бол жишээ нь эдийн засгийн хөгжлийн тэр сайдын хуваарч гэсэн энэ макро эдийн засгийн талаас тэр бүтээгдэхүүний үн мөн гаргахад бол маш ойлгомжтой болсон байхгүй. Яг одоо яг хэд байгаа вэ гэдгийг хараад ингээд тавих. Ийм болцоотой болсон бол сайн дэвшил. Тэгээ цаашаа хийх ёстой. За түрүү нөгөө аудит дээр бас та асуусан. За компани хуулиар бол өөрөө төлөөлөө өдөрцөн үеийн дэргэд аудит ажилтдаг ийм л хуультай. Тэгээ ингээд тэр аудит нь өөрөө компанийхаа тузын дэргэд хөндлөнгөөс ажиллаад ингээд одоо үнэлт төгөлтэй өгөөд явдаг. Цаашдаа энэ олон хяналт шалгалтын давхардлыг арилгах зорилгоор бол бидний эхний хийж байгаа алхам бол энэ ерөнхий сайдын оруулж ирж байгаа засгийн газрын бүцүүлэлтүүний хууль. Цаашдаа одоо нөгөө байнгын орондор 3 сайд орж ирчээд хин нь бодлогын баримт бичгийнхаа үнэлгээ хийх вэ гэдгийг мэдэхгүй бие биеэрээ харж суудаг байдлыг бол зогсоож. Нэгсэндээ бол хяналт тавих буюу хяналт чинь өөрөө бодлогын баримт бичгээс гадна 5 жилийн одоо үндсэн чиглэл, жилийн төлөвлөгөө бүгдийг нь өөрөө төлөвлөсөн болвол түүнийгээ үнэлээд дээрээс нь төлөвлөгөөнд тусж байгаа ажлууд дээр хүртэл тэр аудитын зөвлөмжийг нь аваад энийг тусахгүй гэдэг чиг үүргээ тэр хөгжлийн бодлогыг хариуцж байгаа сайд нь өөрөө хариуцахын зөв жишгээр явж. Засгийн газраас гарч байгаа тогтоох шийдвэрээ бол хэрэг хэрэглэх өөрөө хянаад явах. Энэ бодлого руугаа явж байгаа учраас яг одоо өөрөө чи хэлдгээр тэр аудит тийг бол цогц утгаар нь яг хин ямар үүрэг хариуцлага одоо оногдуулах вэ, хинд ямар үүрэг хариуцлага байх вэ гэдгийг бол нэгдсэн нэг хуулиар бол хийх нь зөв юм байна гэж үзэж байгаа. За мөн эдийн засгийн хөгжлийн яамнаас бол одоо өнгөрсөн хугацаанд хууль дээр бол ажиллаж исэн байлээ. Төр хувийн хөгжлийн хууль. За засгийн газрын зүгээс бол энэ хуулийг бол өргөн мэдүүлнэ. Шат хамжлагуудыг бол багасгана. Одоо урьдчилан үнэлгээ хийгдэх ажил дээр маш их цаг алддаг. Ингээд жилд нэг 20-25 төсөл бичигдээл тэг яг урагшилж байгаа зүйл бас төдийлөн байна. Тэр төр хувийн түншлэл бол шат дамжлагыг багасгах нь цар хүрээг нь илүү өргөтгөөд тавигдах шаардлагуудыг цөөлөөд илүү хялбар болгох. Одоо бол төр хувийн түншлэлээр дэд үтсийн төсөл бараг 8 сар болж байгаа шүү дээ. Энийг л багасгах хэрэгтэй. За нэмээд бас нэг зүйл хэлэхэд манай Чимбүрэн сайд бас зовлонгийн удаас хамгийн сайн мэдж байгаа. Обекер сайд бас сайн мэдж байгаа. Энэ засгийн газрын зүгээс бас активын удирдлагын тухай хуулийг яралтай өргөн бариач. Одоо манай Чимбүрэн сайд дээр нэг баахан үйл хөдлөх хөрөг авсан байгаа х тий. Нөгөө эрх хүлээн авахчаас. За нийгмийн дадлын ерөнхий газар дээр бас тийм байгаа. Гахааны ферм, сүүний ферм, амралтын газар энтергээд бараг 100 тэрбум төгрөгийн янз янзын үйл хөдлөх хөрөнгийг одоо иргэдийн тэтгэр бодох ёстой манай нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилчид тэр үнийг яаж түрээсэлэх үү, яаж зарах уу гэдэг ингээд толгойн өвдөө сууж байгаа. Энэ бол энэ хүмүүсийн ажил ерөөсөө биш байхгүй. Яаж гахааны фермийг ажилуулах вэ гэдэг ингээд бодоо сууж ийн гэдэг бол энэ хүмүүсийн ажил ерөөсөө биш. Хэрвээ активын удирдлагын хуультай болчих юм бол эдийн засгийн хөгжлийн сайд, учрал сайдаа энэ үнийг засгийн газраас яаралтай өргөн барих юм бол энэ хүндэрсэн байгаа активуудаа яаралтай зарж борлуулах энэ ажлуудыг хиймээр байна. Энэ бол эрүүл мэндийн сайдын ажил биш ээ. Энэ бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын ажил ерөөсөө биш ээ. Тэгэхээр энэ бас одоо акт тавигдаад байгаа нэг үндслэл болоод байгаа үндэсний аудитын газраас. Тэгэхээр энэ олон актууд тавигдаад байгаа асуудлуудыг дахин ийм акт тавиулахын тулд энэ хэрэгцээ орчнуудаа засгийн газар өөрснөө бий болохоос ажиллаач гэж бас хүсэж байна. За ингээд өнөөдөр дараалын дагуу асуулт асууж гишүүд үг хэлж дууслаа. Ингээд Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн зарлагын албаны дэд хороо болон бусад байнгын хороодод шилжүүллээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлцэх асуудал дууссан тул хуралдаан дуусны мэдгдээ. Асуулт асууж үг хэлж дууслаа. За энэ хуралдаанд даргалж байхад өөрөө л асуулт асууж болтгүй юм байна. Конопод арахаар ордгүй юм байна. Тэг би нэг хэдэн асуултуудыг асууя гэж бодсон. За засгийн газраас дотоод аудитын тухай хуулийг хизээ оруулж ирэх вэ? За манай төсвийн ерөнхийлөн зарагч болгон төрийн өмчт компани болгон дотоод аудитын газартай бараг 10 хүнтэй албаа агчтай байгаа. За энэ ингээ хууль эрхцээ орчин тодорхойгүй миний мэдхээр сангийн ам дээр бараг 7-8 жилийн өмнө л ийм хуулийг боловсруулсан юмсан.
Энэ эрх зүйн орчин сайн болохгүй болохоор түрүүн бас хэд хэдэн гишүүдээс асуужсэн. Энэ зөрчлүүдээ дотооддоо илрүүлээд явж исэн бол үдээд ингээд нэг 50 эдхэн хувийн одоо хэрэгжилттэй гэдэг ингээд бас төсөв өнөөдөр улсын хуралд орж ирэхгүй байсан баха. За энүүнийгээ яах вэ? За одоо ингээд энэ том нөгөө мега төслүүд маань төр хувийн хөгжлийн түншлэлээр уг нь бол хэрэгжих ёстой. Учрал сайд түрүүн энд байж исэн хаач юу. Одоо энэ төр хувийн хөгжлийн түншлийн тухай хууль чи ер нь хэрэгжихэр хууль байгаа мó? Үүгээр ер нь явж байгаа нэг ч төсөл хөтөлбөр байхгүй байна. Засгийн газар өөрөө энэ хуулийг оруулж ирэл батлуулсан. Одоо энэ хуулийг хэрэгжихийн аргагүй хууль батлуулчлаа гэд ингээ яриад яваад байгаа юм. Тэгвэл энэ хуулийг яаралтай тавх маань өөрчлөөч. Нэгэн л алдагдaltaгүй төсөв баталгаар бид нэр ярьж байгаа цаг үед төсөөс бүгдийг хийж чадахгүй гэдэг жавхлан сайдын хэлж байгаа бол бас үнэ. За улсын хурлаас гарсан ажлын хэсгийн зүгээс бид нэр ажиллаад тун удахгүй энэ хуулийг бас өргөн барих гэж байна төсөвт. Улсын хурлын гишүүд мэдж байгаа. Одоо төсвийн төслийг өргөн барихад ерөнхий сайд өөрөө танилцуулга хийгээд улсын хурлын чуулганд бүх засгийн газрын сайд нар төсвийн ерөнхий захирагч нар энд суугаад асуултанд хариулдаг. Төсвийн гүйцэтгэлийг ярих болохоор нэг ерөнхий нөхцөл байдал ийм байгаа. Тэгэхээр яг адилхан ерөнхий сайд өөрөө орж ирээд төсвийн гүйцэтгэлийн танилцуулгыг хийдэг. Засгийн газрын сайд нар асуултанд хариулдаг. За дээрэс нь нэмээд төсвийн хүрээний мэдээлэл сая бид 2026 оны төсвийн хүрээ 2027-28 оны төсвийн төсөөллийг баталсан. Тэгсэн мөртлөө төсвийн гүйцэтгэл өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг үүний араас баталдаг. Уг нь бол төсвийн гүйцэтгэлийг төрүүлж хилцэж батлаад үүний араас дараа жилийн төсвийн хүрээний мэдээллийг баталж ивэл бид өмнөх оныхоо төсвүүдийн дүн шинжилгээ хийж дараа жилийн төсвийн хүрээг батлах нь зарчмын хувьд уг нь илүү зөв юм. Тэгээ ийм одоо зарчмын өөрчлөлтүүдийг оруулж бид бас улсын хуралд ажлын хэсгийн зүгээс бас өргөн барих гэж байгаа. За нэг асуултыг асуух гэсэн. Учрал сайд бас цахим хөгжил харилцаа холбооны сайдтай хийсэн нэг том ажил бол энэ аудитын маань бас засгийн газраас хэрэгжүүлсэн нэг том одоо нэг мөрийн хөтөлбөр том ажлыг бас нэг эхлүүлдэг шүү дээ тухайн жилд. Түүний үр дүн тусгаалan аудитын тайланд оруулж тайлагжуулах зүв байна. За 2023 онд Учрал сайд нэг эхлүүлсэн ажил шилэн ажиллагаа. За шилэн цэг, гов цэг эмэн гэдэг дээр баг бүх сангуудын бүх төсвийн ерөнхий захирагч нарын үйл ажиллагааг шилэн болгосон. За миний одоо бид чөлөө сайд дотор хөдөлмөрлөлтийг дэмжсэн хүүхдийн төлөө сан, нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагааг шилэн болгосон. Тэгээ энүүнийг бол баг бүх төсвийн ерөнхий захирагч нар хийсэн. Энэ бол тухайн үед сайн боллоо гэж элдод болгосон сайн боллоо гэсэн. За элдод болгоод үр дүн хэрхэн одоо сайжирсан бэ? Элдод болгоод дээрээс нь нэмээд буцаж иргэн төвлөрүүлэх үйл ажиллагаа сайжирсан уу гэдэг нэг ийм асуулт байна. Энийг одоо хэн хариулах вэ? Учрал сайд хариулъя. За тэр шилэн ажиллагааны хүрээнд нэг 850 мянган юнит мэдээлэл тэр шилэн гов эмэн дээр нэгдсэн. Тэгээд тэр 850 мянган юнит мэдээллийг их хөгжил болгож хувиргах ажлуудыг бол хийсэн. Ингээд их хөгжил болгож хувиргах ажил дээрэс нь одоо энэ гайл татварын санхүүгийн мэдээлэл технологийн төв за төрийн үйлчлэгийг явуулж байгаа нийтийн мэдээллийн одоо дэд бүтцийг ашиглаж хэрэгжилж байгаа энэ ийм Монгол гэдэг ингээд ер нь бол энэ мэдээллүүдийг нэгтгэж байгаа байгууллагуудыг нийт мэдээлэл их хөгжил болоод эхлэхээр шийдвэр гаргалтанд их хөгжлийг ашиглах болцоо бол бүрдэж байгаа. За энэ ч утгаараа бол бид нөгөө цаашдаа нөгөө хиймэл оюун дээр шийдвэр гаргая гэж зорж байгаа бол эхлээд өгөгдөл нэгтгэж одоо боловсруулж чадахгүйгээр их хөгжил төр шийдвэр гаргана гэж байхгүй. Хиймэл оюуныг ашиглах гэж байхгүй. За тийм учраас энэ их хөгжлүүдээ бид нэр боловсруулах чиглэл рүү одоо зорих ёстой. За эхний үр дүн болвол сая хэрэглэхийн сайд байхдаа энэ e-кабинет 2.0-ыг бол хэрэгжүүлсэн. Ингээд одоо засгийн газрын бүх гишүүдийн яг өөрсдийнх нь ордог тэр програм дээр нь шууд одоо энэ бүх мэдээлэлүүд харагдаж байгаа. Жишээ нь энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн 21 аймгийн 330 сум төс бүрээр за аль бомтоор одоо нүүрс яг хэдээр зарагдж байгаа юм. Яг экспортын үнэ хэд байгаа юм. За гайлаар одоо ямар бараа бүтээгдэхүүн орж иж байгаа гэдгийг реал таймаар хараад байгаа. За ингээд үүний үр дүнд бол жишээ нь эдийн засгийн хөгжлийн тэр сайдын хуваарч гэсэн энэ макро эдийн засгийн талаас тэр бүтээгдэхүүний үн мөн гаргахад бол маш ойлгомжтой болсон байхгүй. Яг одоо хэд байгаа вэ гэдгийг хараад ингээл тавих ийм болцоотой болсон бол сайн дэвшил. Тэгээ цаашаа хийх ёстой. За түрүү нөгөө аудит дээр бас та асуусан.
За компани хуулиар бол өөрөө төлөөлөө өдөрцөн үеийн дэргэд аудит ажилтдаг ийм л хуультай. Тэгээ ингээд тэр аудит нь өөрөө компанийхаа тузын дэргэд хөндлөнгөөс ажиллаад ингээд одоо үнэлт төгөлтэй өгөөд явдаг. Цаашдаа энэ олон хяналт шалгалтын давхардлыг арилгах зорилгоор бол бидний эхний хийж байгаа алхам бол энэ ерөнхий сайдын оруулж ирж байгаа засгийн газрын бүцүүлэлтүүний хууль. Цаашдаа одоо нөгөө байнгын орондор 3 сайд орж ирчээд хин нь бодлогын баримтчийнхаа үнэлгээ хийх вэ гэдгийг мэдэхгүй бие биеөрөө харж суудаг байдлыг бол зогсоож. Нэгсэндээ бол хяналт тавих буюу хяналт ч өөрөө бодлогын баримт бичгээс гадна 5 жилийн одоо үндсэн чиглэл, жилийн төлөвлөгөө бүгдийг нь өөрөө төлөвлөсөн болвол түүнийгээ үнэлээд дээрээс нь төлөвлөгөөнд тусж байгаа ажлууд дээр хүртэл тэр аудитын зөвлөмжийг нь аваад энийг тусах нь тусахгүй гэдэг чиг үүргээ тэр хөгжлийн бодлогыг хариуцж байгаа сайд нь өөрөө хариуцахын зөв жишгээр явж. Засгийн газраас гарч байгаа тогтвол шийдвэрээ бол хэрэг хэрэглэх өөрөө хянаад явах. Энэ бодлого руугаа явж байгаа учраас яг одоо өөрөө чи хэлдгээр тэр аудитыг бол цогц утгаар нь яг хин ямар үүрэг хариуцлага одоо оногдуулах вэ, хинд ямар үүрэг хариуцлага байх вэ гэдгийг бол нэгдсэн нэг хуулиар бол хийх нь зөв юм байна гэж үзэж байгаа. За мөн эдийн засгийн хөгжлийн яамнаас бол одоо өнгөрсөн хугацаанд хууль дээр бол ажиллаж исэн байлээ. Төр хувийн хөгжлийн түншлэлийн хууль. За засгийн газрын зүгээс бол энэ хуулийг бол өргөн мэдүүлнэ. Шат хамжлагуудыг бол багасгана. Одоо урьдчилан үнэлгээ хийгдэх ажил дээр маш их цаг алддаг. Ингээд жилд нэг 20-с 25 төсөл бичигдээл тэг яг урагшилж байгаа зүйл бас төдийлөн баг. Тэр төр хувийн түншлэл бол шат хамжлагыг багасгах нь цар хүрээг нь илүү өргөтгөөд тавигдах шаардлагуудыг цөөлөөд илүү хялбар болгох. Одоо бол төр хувийн түншлэлээр дэд үтсийн төсөл бараг 8 сар болж байгаа шүү дээ. Энийг л багасгах хэрэгтэй. За нэмээд бас нэг зүйл хэлэхэд манай Чимбүрэн сайд бас зовлонгийн удаас хамгийн сайн мэдж байгаа. Обекер сайд бас сайн мэдж байгаа. Энэ засгийн газрын зүгээс бас активын удирдлагын тухай хуулийг яралтай өргөн бариач. Одоо манай Чимбүрэн сайд дээр нэг баахан үйл хөдлөх хөрөнгө авсан байгаа бах тий. Нөгөө эрх хүлээн авахчаас. За нийгмийн дадлын ерөнхий газар дээр бас тийм байгаа. Гахааны ферм, сүүний ферм, амралтын газар энтэр гээд бараг 100-аад тэрбум төгрөгийн янзын үйл хөдлөх хөрөнгийг одоо иргэдийн тэтгэр бодох хэвээр манай нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилчид тэрүүнийг яаж түрээсэлэх үү, яаж зарах уу гэдэг ингээд толгой нүвдээ сууж байгаа. Энэ бол энэ хүмүүсийн ажил ерөөсөө биш байхгүй. Яаж гахааны фермийг ажилуулах вэ гэдэг ингээд бодоо сууж ийн гэдэг бол энэ хүмүүсийн ажил ерөөсөө биш. Хэрвээ активын удирдлагын хуультай болчих юм бол эдийн засгийн хөгжлийн сайд, учрал сайдаа энэнийг засгийн газраас яаралтай өргөн барих юм бол энэ хүндэрсэн байгаа активуудаа яаралтай зарж борлуулах энэ ажлуудыг хиймээр байна. Энэ бол эрүүл мэндийн сайдын ажил биш ээ. Энэ бол гэрүүл хөдөлмөрийн хамгааллын сайдын ажил ерөөсөө биш ээ. Тэгэхээр энэ бас одоо акт тавигдаад байгаа нэг үндэслэл болоод байгаа үндэсний аудитын газраас. Тэгэхээр энэ олон актууд тавигдаад байгаа асуудлуудыг дахин ийм акт тавиулахын тулд энэ эрхцэн орчнуудаа засгийн газар өөрснөө бий болохоос ажиллаач гэж бас хүсэж байна. За ингээд өнөөдөр дараалын дагуу асуулт асууж гишүүд үг хэлж дууслаа. Ингээд Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн зарлагын алдын дэд хороо болон бусад байнгын хороодод шилжүүллээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлцэх асуудал дууссан тул хуралдаан дуусны мэдэгдэе.